Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Хүйтэн сэрэн үйлрэл ирж байгаатай холбоотойгоор сүүлийн үед хоолойн өвчлөл маш ихээр ихссэн байгаа. Үүн дундаас өнөөдөр та бүхэндээ ларингит буюу түнхийн өрсөлийн талаар бахан мэдээлэл өгье гэж бодож байна. Түнхийн өрсөл гэдэг маань ерөнхийдөө үүсэх шалтгааны хувьд маш олон шалтгаан байгаа. Түүн дундаас хамгийн олон шалтгаануудын хувьд хамгийн нийтлэг шалтгаан бол хүүтийн генетик эсвэл ялангуяа хүүхдүүд багансны хүүхдүүд дороосоо дарах, хөл нүцгэнгүй томчууд бол хэтэрхий халуун хоолцоо хэрэглэх, халуун ногоо хэрэглэх, эсвэл олон цагаар ярих, чанга ашгарч ярих, эсвэл ханиадтай удаан явах, хамар удаан битүүрж явах, залгуур хоолой хөндөөрлээд ханиалгаж удаан явснаас болоод доошогоо түн хоолой буюу түн хоолой буюу түн хоолой руу маань хаван үсээд ларингит маань үүсч эхэлдэг байгаа. Хамгийн ихэнд илрэх шинж тэмдгүүд ерөнхийдөө дуу хоолой генет сөөгөөд эсвэл хүүхдүүд бол амьсгал, бачуур, боогдох шинж тэмдэг илэрч орж ирдэг байгаа. Энэ үед гэрийн нөхцөлд та хоолойгоо янз бүрийн тамидны ус, содтой, давстай усаар ерөөсө зайлж болохгүй. Яагаад тэгэхээр зайлах юм бол улам хуурайшил үсээд улам хаван хөөнгийг маань содтой, давстай ус маань ихсэгдэг байгаа. Тэгэхээр та бүхэн иймэрхүү шинж тэмдэг илэрх юм бол яаралтай мэрэгжлийн эмчид үзүүлээд тохирсон арга хэмжээг авах юм бол ларингит маань ерөнхийдөө эмчлэгддэг өвчин байгаа.